Ерөөсөө ирлизээр оролт одоо яг дэлхийн уралдаан бол араб адуу арабаар л уралдаг байхгүй юу? Англи адуу англиар л уралдаг байхгүй юу? Тэгэд манайх шиг одоо энэ Монгол адуутай энэ ямар ч огшлууд нь мэдэгдэхгүй юм ирлиз адуу хольж оруулууд ийм спорт хааж байдаг байхгүй юу? Манайх бол үндэсний их өв соёлоо тээж яваа. Монгол уралдаан баг, наадан байхгүй юу? Үндэсний том бахархал, тусаа цогцлын баталгаа болсон. Тэгэхээр бид өнөөдөр үндэсний их баяр наадмаа хийхдээ морио уралдуулж, бөхөө барилдуулж, юмсумаа харуулж сэнгэдэг байхгүй юу? Ийм үстэй. Тэгэхээр ерөөсөө энэ өвөг дээцээр олонж ирсэн 800-ны дэвтэ дэлхийн талыг эзэлсэн энэ Монгол адууга өнөөдөр энэ цэвэр хэвээр нь Монгол хэвээр нь хадгалж үлдэж өвгдийнхээ энэ залгаж өгсөн энэ удам өгшлийг энэ голомтонд дамжиж ирсэн энэ голомтны адуу гэж ярьдаг шүү дээ. Энэ адууга цэврээрэн сага өсөжүүлж ирээдүйн үр хойчтой яг энэ байгалийн хэмжээг нь энэ чинь байгалаас зайсан бурхнаас бүтээ бидэн заяасан том бүтээл байхгүй юм чинь. Тэгэхээр энэ эрсдэл суурамсгалд засан зогтсон Монгол адууга хайрлаж хамгаалаарай л гэж хэлмээр байна.